Эрхэм генерал. Сүрэнгийн баасан хөө хошууч генерал доктор профессор төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл. Цэрэг хүний бахархал гэдэг чинь ерөөсөө ганцхан юм биш. Эх орноо хамгаалах гэдэг мэрэгжил бий эзэмшсэн. Гайхамшигт мэрэгжил гэж би бодож байгаа. Нэг хоёр хүнийг хамгаалах гээгүй би Монгол эх орноо хамгаалнаа гэд би тангараг өргөө гарын үсэг зурц. Энийг муу хийвэл төрийн хуулийн цэвэрлэл хүлээнэ гэд бичсэн гарын үсгээ зурц. Энэ шиг одоо гайхамшигтай зүйл байхгүй. Энэ шиг бахархалтай зүйл байхгүй. Энийг би сайн хийгээ өдөө хүрсэн гэж бодож байгаа. Юм учраас энэгээрээ би бахархдаг. Энэ бол одоо цэргийнхний үнэт зүйл гэх юм да гэж хэлж болно. Энэ жил бол Монгол улсад орчин цагийн зэвсэгтөвчин үүсгэн байгуулагдсны 104 жилийн тохиож байна. За Монгол улсад генерал гэдэг энэ цолыг цэргийн дээд цол бий болж олгогдсноос хойш 81 жилийн хугацаа өнгөрчээ. Надтай хамтран зүтгэж Монголын зэвсэгтөвчний хөгжил цэцгэлтийн төлөө явж исэн олон мянган цэрэг дайчтай цэргийн баярын минь түргийа. Та бүхэн минь одоо цэрэгт байсан шиг Монгол улсаа авч яваарай. Цэрэгт байсан шиг тийм дайчин цогтой тийм сайхан эрүүл чирэг байгаарай гэж ингэж хүсэж байна. 1954 онд Төв аймгийн Баян цагаан суманд төрсөн. 1972 онд Төв аймгийн 10 жилийн сургууль, 1976 онд цэргийн ерөнхий дээд сургуулийг тус төгссөн. 1976 оноос Ардын армийн 107 дугаар ангийн салааны захирагч. 1978 онд цагдаагийн ерөнхий дээд сургуулийн курсын захирагч. 1979 онд Ардын армийн Тэг 29 дугаар ангийн ротын захирагч. 1980 онд Ардын армийн Тэг 29 дугаар ангийн батальоны штабын даргаар тус ажиллажээ. Би бүх цэргийн албан тушаалыг алгасалгүй хашихтаа маш олон даргын одоо удирдлаганд ажилласан. За зүгээр хамгийн ихнийхээ даргыг бол би хэлэх ёстой гэж бодож байна. Энэ маань бол Хурандаа генерал Ёндон гэдэг хүн байсан. Энэ хүн биднийг цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсгөж офицерын алтан мөрөц гардуулаад ажилд гаргаж өгсөн ийм гайхамшигтай хүн байгаа юм. Тэгэхээр энэ хүн бол та бүхэн сайн мэднэ. Монголын зэвсэгтөвчний бүхий л албан тушаалд ажиллаж зэвсэгтөвчний жан штабын дарга, батлан хамгаалахын орлогч сайд хийж явсан ийм гайхамшигтай хүн шүү дээ. Тэгээ энэ хүн маань бол бидний азар биднийг сурж яхад одоо сургуулийн захирал байж дуурайх юмсан, ийм болох юмсан гэж одоо мөрөөдж ирсэн. Одоо мэдээж тэр мундаг хүнийг зэндаанд хүрэнч гэж юу байх вэ? Гэхдээ бол нэр төрийн ямар ч хэс унгаагүй одоо чадах ятгаараа ажиллаж ирсэн гэж би ингэж боддог юм аа. За тэгэл дараа нь бол анги салбарт гарангуут чинь маш олон дарга нарын гараар орсон доо. Тэр болгон бол биднийг сургаж, хүмүүжүүлж, зааж, өдий зэрэг төргсөн ийм сайхан байдгийг. Тийм учраас би одоо өөрөөсөө дээш энэ ахмадуудаа бол маш хүндэтгэж,
хайрлаж одоо ч бид тэднийхээ заасан сургасан зүйлийг бол алдаагүй л одоо хичээгээл явж байгаа юм байна. 1984 онд Зөвлөлт холбоот улсын Хуягт танкын цэргийн академид суралцж төгссөн. 1984 онд Ардын армийн 132 дугаар ангийн батальоны захирагч, 1985 онд Ардын армийн 132 дугаар ангийн хорооны штабын дарга, 1987 онд Ардын армийн 132 дугаар ангийн хорооны захирагч, 1989 онд Ардын армийн тэг 16 дугаар нэгтгэлийн дивизийн штабын дарга. Та бүхэн сайн мэдж байгаа Америк Зөвлөлт холбоот улс гэдэг одоо оддын дайн хүртэлх тэр хэмжээнд төрсэн халуун цөмийн дайны тухай ярьдаг, буужин цөмийн дайны тухай ярьдаг энэ үе хүртэл. За тэгээд Орос Зөвлөлт холбоот улс Хятадын асуудал. Хятад улс, Вьетнам улсын асуудал гэдэг ингээд тэр үед бол нэлээд төгшөөртэй ийм цаг үе байсан. Тийм учраас Монгол улсын төр засгаас зэвсэг түвшнээ бэхжүүлэх бүх талын арга хэмжээг авч Монголын зэвсэг түвшин өөрийнхөө түүхэнд 104 жилийнхээ түүхэнд хамгийн оргил бүтэц зохион байгуулалтанд орсон ийм үе байсан юм аа. За тэгээд энээс хойш буюу одоо 90-ад оноос хойш буюу бол дэлхийн нийтээр одоо системүүд задарч олон улс орнууд шинэ тогтолцоонд шилжсэн ийм шилжилтийн үе байсан. За энэ бол амаргүй нийгэм тэр чигээрээ одоо солигдож гэн гэдэг бол бүх зүйлд нөлөөлж исэн юм байгаа юм. Дэлгүүрүүдийн лангуун дээр давсал байлаа шүү дээ. Тэгэхээр чин нөгөө олон мянган цэрэг чинь эвгүй идэж уух бас гэсүүлээд өмсөж зүүхээс гэсүүлээд маш хүнд сорилтыг давсан. Гэхдээ энэ үед бол Монгол улсын засаг төрөөс бол анхаарлаа орхигдуулаагүй. Хэдийгээр одоо ард иргэд хүнд байсан ч гэсэн цэрэг зэвсэг түвшнээ бол орхиогүй юм аа гэж. За одоо энэ шинэ тогтолцоонд орчлоо. Хамаг юм одоо хүнд боллоо. Одоо ийм их олон цэрэг, олон мянган цэрэг, олон 10 цэргийн анги байгууллага барьж явах бол одоо төвхтэй байхгүй тухай ярьж ирсэн үе шүү дээ. Тэгээ ийм үед бол бид хаяад яваагүй. Чадлаараа зүтгэсээр байгаа. Тэгээд тэр зах зээлийнх нь голдрол руу оруулсан да. Энийг бол манай зэвсэг түвшний олон мянган офицер дарга нарын бас том гавьяа гэж ингэж боддог. Нэгэнт сурсан мэрэгжил, өргөсөн тангарага бодоод бид бол хамт цэрэгтэйгээ баг шиг хоол идээд, баг шиг унтаад зүтгэсээр байгаад ингээд одоо өнөөдөр бол харьцангуй өөр төвшөнд хүрсэн л явж байна. Би бол дандаа бүрэн бүрэлдэхүүнтэй анги байгууллагад ажиллаж байсан. Одоо зөвхөн Матбуудлагын хороо гэхэд би 1269 цэрэгтэй. Зүгээр хугацааны цэрэг шүү дээ манай анги. За тэр 1269 цэрэг өдөрт 6 удаа хоол иддэг. Өөрөөр хэл манай галдгаа 660 хүний судалтай. Нэг удаа 660 хүн орно. Өглөөний хоол ахаад 660 орно. Өдрийн хоол мөн 660 ороо ингээд 6 хоолж байгаа. Тэгээ энд бол мэдээч хэрэг нүсэр ажил шүү дээ. Зөвхөн аяг тавг угаах гэж яах вүлээ гэд боддоо тийм ээ. За цаана нь бол тэр үед бидэнд бол цэргийн сургууль, буудлага сургууль гэж байдаг шүү дээ. Энийг бол 70%-ийг нь газар орон дээр шүн хязгаарлагдах нөхцөлд хийхийг шаарддаг байсан. Хүнд байсан. Та бүхэн ойлгож байгаа. Мянган хүнийг буу сумын нөгөө гранатын зүүлгээд сургуульд гаргачаад тэгээд шөнийн буудлага хийгээ эргээд ангид ирэхэд нь 3 цаг болдог. Шөнийн. За тэгээд шөнийн 3 цагт бүх дарга нараас одоо бүх хүн чинь буу зэвсгээ шалгаад тавиад
тийм үү? Нөгөө авч явсан одоо 5,000 сум авч явсан бол 4,900 ирлээ 10 ийм очиртай гэдэг ингээд л одоо сая нэг санаа амарч гэрлүүгээ харьдаг ийм л цаг үеийг бид цэргийн анги байгууллагууд л өнгөрөөсөн. Гэхдээ энийг бол бид хүндрэл бэрхшээл гэхээсээ илүү асар их ачаал юм байна. Гэхдээ энэ бол хүнийг хүн болгодог юм байна гэдгийг л биеэрээ туулсан гэж ингэж боддог. Тэр үеийн цэргийн зэвсэгтвчний байдлыг өнөөгийн зэвсэгтвчний байдалтай. За бүр одоо тэр үеийн хүмүүсийн ажил амьдралыг өнөөгийн хүмүүстэй зүйрлэх жиших бол боломжгүй. Тэр бол өөр нийгэмд бид амьдарч байсан. Та өөрийнхөө тэр боломжит үед энэ нийгмийг, энэ улсыг яаж авч ирсэн бэ гэдэгт та хариулах хэрэгтэй. Би бол өөрийнхөө үед бол эзэн байсан. Эзэн байсан. Тийм учраас би бол өнөөдөр ам бардам бид бол эзэн байсан. Зэвсэгтвчнийхээ ч эзэн байсан. Нийгэмдээ ч бид өөрийнхөө байр суурийг хатуу чанд хадгалж явсан. Тийм учраас өнөөгийн залуучууд өнөөгийн үеийнхнийг бол би бас өөрийнхөө өнөө цаг үеийг бидэн шиг сайхан аваа яваасай л гэж. Яг тэгвэл хожимын өдөр та бүхнээс асуух болно. 1991 онд Ардын армийн тэг 16 дугаар нэгтгэлийн дивизийн захирагчийн орлогч, 1993 онд Ардын армийн 150 дугаар ангийн хорооны захирагч, 1995 онд Оросын холбооны улсын зэвсэгтвчний Жанжин штабын академик төгссөн. Оросын холбооны улс, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улс, Швед улсад төрийн захиргаа цэрэг аюулгүй байдлын асуудлаар мэрэгжил дээшлүүлжээ. 1995 онд Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн дивизийн захирагч, 1996 онд Батлан хамгаалах яамны газрын дарга, 1998 онд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга. Уламжлах ёстой. Залгамжлах ёстой зүйлүүд бол их байдаг юм аа. Тэгээ энэ дээр одоо цаг хугацаатай юм ярьж байгаа учраас би ганц жишээ дурдъя л да. Жишээлбэл өнөөдөр 1 жилийн цэрэгтэй болцсон байх юм. Эсвэл 1 жил. Одоо нэг ангид очихоор дан одоо 2025 оны цэрэг. Би бол маш гайхаж байна л да. Энэ одоо ямар гээчийн бодлого, ямар гээчийн мэрэгэн ухаан одоо ийм зүйл төргвэ. Энэ бол зүгээр яг би өнгөц харж ойлгож байна. Энэ бол ерөөсөө энэ 2 оны цэрэг ирэхээр бие биенээтэйг муудалцчихдаг юм лээ. Эннээс хол сайхан амьдрахын тулд нэг нэгээрээ байх хэрэгтэй гэж ингэж ойлгосон юм шиг. Тэгээ энэ бол алд дэлэм алдаж байгаагийн шинж. Цэрэгт бичигдээгүй хууль гэж ярьдаг монголчууд. Ахан дүүгээсээ сурдаг ёстой мянган сайхан зүйл байдаг. Энийг үгүй хийж гин гэсэн үг шүү дээ. Үгүй хийж гин гэсэн үг шүү дээ. Дандаа унаг уралдуул да танд. Адуугээ дан унаг бай гэлтэй танд тэг боддоо. Дан унаг. Унаг гэдэг чи юу юм? Нэг настай адуу үстэй. Тэг бүх адуу нэг настай байвал яах вэ та? Алийг унах юм? Алийг тэргийн төлөх юм? Альгээр нь ачаа ачих юм? Алийг нийтх юм? Яг энэтэй ч адилхан шүү дээ. Тэр чинь би одоо өөрөө 2 танкийн цэргийн хүн мэрэгжил. Манай танк одоо 3 юм уу 4 хүнтэй нэг экипаж гэж явдаг. За энэ 4 хүн бол мэдээж 3 дахь жилийн цэрэгч байсан, 2 ч байсан, 1 ч байсан. Ер нь бид хольж өгдөг. Заавал. Энэ ямар учиртай гэхээр нэг нь нөгөөгөө бол сургадаг. Офицер хүн бүх зүйлийг тэр хүнд заах тийм боломжч байдгүй, тийм цаг хугацаач байдгүй. Тэгэхээр энэ бол маш том алдаа гэж. Одоо ингээ би салааны захирагч хийж явсан гэж ярьсан тийм ээ. Өчнөө хүн байгаа шүү дээ. Хэдэн зуун салааны захирагч байгаа. Тэр дотроос өөрийнхөө одоо тэр салааг амжилттай удирдаад
сургууль буудлагын амжилттай хийгээд сахилга зохион байгуулалттай хин илүү тэр чинь ингээд даргын нүдэнд харагддаг байхгүй юу? Тийм хүмүүс чинь өөрөө ингээд тэр олон ижлэхэн хүмүүсээс чинь өөрөө сугараа гараад ирдэг байхгүй. Тэгээ тэрийн дээш нь явуулах хэрэгтэй. Нөгөөдөлөө чирэн ш тэр хэн байх нь хамаагүй. Хаанхын хэн байна тэр бол асуух шаардлагагүй ш. Нөгөө мэрит зарчим гэж манай төрийн албаных их ярьж байгаа ш. Энэ маш чухал зарчим. Энэ бол шатлан өгсөх. Шатлан гэж ш. Алгасан өгсөх гэж хэлэг байгааз зарчим. Энийг бол би одоо энэ бол цэргээс гарсан ийм зарчим. Цэрэг бол ийм байх хэрэгтэй. Заавал, бүр заавал. Тэгэхээр энийг өнөөдөр хатуу мөрдөмөр байна. Өөрөөр хэлбэл жижиг салбарт ажиллаж үзээгүй явж байгаад гинт толгой дээр гараа суухаар зэрэгд ийм л юм хийдэг байхгүй юу? Хэрвээ тэр хүн өөрөө яг бидний шиг ингээд бүгднгээр нь дамжаад шатандаа арчуулсаар гоод тэр асуудал төрсөн бол ийм юм хийгээ сууж явахгүй шүү дээ. Энд чинь одоо энэний л үр дагавар нь л гарч байгаа. Тэгээ энээс л хол байх юмсэл гэж бодож байна. Тэгээ энэ мэтчлэн юмнуудыг бол бид анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр өнгөрсөн баларсны юм биш. Мэргэжлийн хүний үгийг, мэргэжлийн үйл ажиллагааг өнөөдөр харах цаг болсон байна. Монголын нийгэмч харах хэрэгтэй, Монголын зэвсэгтүүч харах хэрэгтэй. Тэрнээс биш одоо нэг хэсэг бүлэг юм ярих дуртай хүмүүсийн аясаар цэргийнхээ албыг өөрчлөхгүй шүү дээ. Монгол улсын үндсэн хуулинд заагдсан байгаа шүү дээ. Монгол улс зэвсэгтүүчнтэй байна гэсэн. Байна. Зэвсэгтүүчэнд алба хаах асуудлыг хуулиар зохицуулна гэсэн. Хууль нь байна. Тэгээ одоо тэрний гадуур одоо хүний хэлээр гэсэн тэгвэл бичихгүй яасан тэндээ. Хүмүүсийн амаар одоо зохицуулна гэж бичихгүй яасан. Энэ бол ганц манай салбар биш. Маш олон салбар ингээл ерөөсөө хэл нам хэрүү шуганаас айгаад тэгээ мэрэгжлийнхээ үйл ажиллагааг орхигдуулаад аясыг дагаж амьдэрдэг ийм байдал газар авсан. Энэ бол одоо нийгмээ нураах гэж байгаа ийм л одоо зүйл шүү дээ. Ер нь бол одоо хүн амьдарч байгаа юм чинь янз бүрийн одоо арын шинтэй, янз бүрийн боловсралтай тийм үү? Янз бүрийн ийм хүмүүс нэг дор цуглаад тэгээ нэг хүн шиг болохд бол маш их хөдөлмөр ордог юм аа. Ямар нийгэм байна, тийм зэвсэгтүүчин байна. Цэрэгт очиод одоо янз бүрийн хэрэг зөрчил гаргаж яа нэтэргээл шуугаал тийм үү? Хошуурал одоо явахгүйдээ хүртэл хуржиж явах шиг. Чи одоо юу гэсэн үг юм? Монгол улс ямар нийгэм зохицолоодсон юм? Тэр нийгмийн чинь л одоо эс эдэн явж шít. Энэ нийгэмд өөрийнхөө одоо 20-ад насыг өнгөрөөчөөд өөрөөр л хүн бол төлөвшчөөд тэгээд зэвсэгтүүчэнд очиж байгаа шít. Харин нялхт нь аваачаад өнөөдөр 20 хөрөнгөт надаас сууж байгаа бол би зөвшөөрч байна. Баярлалаа. Миний буруу гэж. 20 хүргэд төлөвшүүлчихэд хүн зоддог болгочоод аваач өгчөөд тэгээд надаас юм асуухаар би юу гэх хэвтэй. Тэгэхээр энэ бол харьцангуй асуудал. Зэвсэгтүүчин эрүүл байх байна. Тийм идеалны эрүүл бай гэж байгаа бол нийгэм эрүүл байх хэрэгтэй. Энэ дээр бол харин бүгдээрээ нийлээд энийг яаж засах вэ гэдэг дээр л одоо бүгдээрээ зүтгэх хэрэгтэй л гэж би ингэж бодож байна. 2006 онд зэвсэгтүүчний ерөнхий хянан шалгагч, 2007 онд зэвсэгтүүчний жанжин штабын 1-р орлогч дарга цэргийн тагнуулын газрын дарга, 2008 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн профессор, 2017 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн тэргүүн дэд захирал, ерөнхий захирлаар тус ажиллажээ. Тэгээ ажил амьдрал хийж явах хугацаанд чинь би ч нэг орон нутагт ажиллана шүү дээ. Намар болон Ургацаа хараан, хавар болон
ногоотойгоо тарина, мал хууга янзлан тийм үү? Зум болон наадмаа хийн. Энэ болгонд чинь одоо нөгөө тэнд байж байгаа цэргийнхээ хүмүүсийг хамгийн түрүүнд барьж авдаг. Тэдэндээ бас найдлага тавина. Тийм учраас бид бол тэрэнд цааргалж байгаагүй. Тэрэнд даалгаал хамтраал зүтгэл ингээд ирсэн. Эннээс үүдээд одоо тэрэнд жоохон мэрэгшээд ирнэ шүү дээ бас. Тэгэнгүүт нь ахиулаад янз юм томилдог ийм зуршил бий л дээ. Миний хувьд бол яг нэг 11 жил 12 удаа улсын морины комиссийн даргыг хийсэн. Тий. Энэ бол бас нүсэр ажил. Нүсэр ажил учраас энийг бас цэргийнхээ хүмүүс даатгадаг. Монгол төр. Энд ажилласнаар би бол олон мянган одоо хүмүүстэй танилцж, хамтран зүтгэж, загнуулж ингэж л одоо явсан л юм байгаа юм. Би ч өөрөө аавынхаа гэрийнхээ өөрийнхөө морийг унаад улсын наадамд нэг төрүүлж хоёр айрагдсан сүрхий унаач хөгч шүү дээ. Тий, уйд чадаагүй надад тийм цэргийн алба хашчихад мориуяа явах гэж бол байхгүй шүү дээ. Тий, тэгээд явдаг. Тэгээд дуртай энэ одоо уяачтынхаа энэ хөдөлмөрийг үнэлэх юмсан гэж боддог. Наадам юм сайхан зохион байгуулаасаа гэж боддог. Монгол морио, Монгол адууга хөгжүүлээсэ гэж боддог. Ийм л хүний нэг дээ. За дараагийн он жилүүдийг би хэлсэн тийм ээ. Энэ үе бол харин амаргүй жилүүд байсан. Энэ хугацаанд би одоо 14 сайттай шууд удирдлаганд ажилласан байдгийг. Өөрөөр тийм их олон удаа солигдсон байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь юу солигдож гин гэхээр засаг солигдож гин гэсэн үг. Засаг солигдно гэдэг чинь юу гэхээр бодлого нь бас үйл ажиллагаа нь бас өөрчлөгддөг. Энэ бол бидэнд маш хүндрэлтэй байдаг. Нөгөө салбарын одоо хэвийн явах ажил чинь хүлээгдэхээс ихсүүлээд юм болно шүү дээ. Энэ бол миний хувьд хамгийн их бэрхшээл байсан. За тэгээд зүгээр одоо ингэж өнгөрөхгүй шүү дээ бас. Нөгөө шинэ сайд ирнэ одоо хэнийг хөөж явуулах юм, хэнийг яах юм одоо бүүм гэдгчээд. Тэгээ нөгөө ажлууд чинь яг тэр хэмжээгээр зогсно. Хүлээгдэнэ. За тэгээ энэ бол одоо манай яг хөө ер нь одоо манай олон салбарт одоо хүртэл тулгамдж байгаа ийм асуудал гэж би ингэж ойлгодог. Хэрвээ энэ ийм байдгүй байсан бол бас нэлээд олон зүйлийг бид бол амжуулсан. Өнөөдөр нэлээд урд алхаж иж болцсохгүй байсан байх гэж ингэж боддог юм аа. За 2000 онд Казахстан улсад бид салаа цэргээ явуулж сургуульд оролцуулж байлаа. Инкигсэх болох. За тэгээ ер нь ийм байдгийм байна. Ер нь оролцож болох юм байна гэд. Тэгээд 2003 онд анхныхаа 2 офицерыг бид илгээсэн. Хурундаа даваад орж, хурундаа өрөөлцөнгөл гэж 2 сайхан залууг тэр үед хошууч байсан. Тэр хоёр маань гайхалтай сайхан үүргээ гүйцэтгээд ирсэн. За ингээд ер нь хүмүүсээ сургаж эхэлсэн. За дараагаар нь Иракийн эрхчлөө хүмүүнлэгийн арга хэмжээнд Монгол улс цэргээ илгээсэн. 10 ээлжийн 1000 гаруй хүнээ илгээсэн шүү дээ. Тэднүүс маань үнэхээр гайхалтай үүргээ гүйцэтгсэн. За энэ бол Монголын цэрэг гэж юу байдгийг олон улс оронд таниулсан ийм ажиллагаа байсан. Ингээд өнөөдөр урилгаар оролцдог болсон шүү дээ бид чинь. Сонголтоор оролцдог болсон. Бид хайгаа явж исэн бол өнөөдөр энэ чинь орно, энэ чинь орохгүй гэж хэлэх тийм эрхтэй болтлоо. Манай ихэнх сөхөлөгчид төгдсөн. Тэгээд Иракийн эрхчлээ ажиллагаанд Монголын цэргийн баг орох анхны меморандумд миний бие Польш улсын Варшав хотод очиж гарын үсэг зурж ирсэн.
Дараа нь би хэдэн жил нуруу хөлстэй сэтгэл хүндхэн өнгөрсөндөө хүмүүс чи зурсан чи хариуцлага хүлээнэ гэж хөтлөө хэлж исэн юм байдаг. Гэтэ би ясны цэрэг хүний хувьд тэр нэг эмзэгэлдэггүй. Ер нь бол зөв. Тэгээ миний цэрэг бол үнэхээр бид итгэж ийсэн. Тэр итгэлийг бол жинхэнэ одоо зүтгэлээр хариулж өнөөдөртөө золгосон юм аа. Өнөөдөр бол бид энэ хүмүүсээр бахарах ёстой. Монгол бахарах ёстой. Хошууч генерал Сүрэнгийн Баасанхүүгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, байлдааны хүндэт медаль, ойн медалуудаар тус тус шагнасан байна. Би 2012 онд тэтгэвртэй гарсан. Жам 9-ороо одоо гаралгүй яах вэ? Эннээс хойш би одоо 13 жил үндэсний батлан хамгаалахын их сургуульд профессор багшаар ажиллаж байна. За өнөөдөр бол би одоо цэргийнхээ доктор, эрдэмтэн докторууд, за тэгээд магиструудыг бэлдэх ийм ажилд одоо гар үе зүтгэж байна да. Өөрөө одоо доктор, профессор цалтай хүний хувьд бас одоо миний чадахгүйгаа хүртэл зүтгэх ёстой ажил шүү дээ. Эрхэм генерал гэж энэ нэрийг би маш хүндтгэж их сайхан сонсогдгийг надад. Өмнө нь бол одоо нөхөр энэ гэж ярьдаг байсан. Тэгээ сүүлд орж ирсэн ийм нэр байгаа юм. Тэгээ энд бол би их хайртай, их дуртай, их гоё нэр. Энд бол бүгд хамаардаг. Ганц би биш. Тэгээ энэ хувцсыг өмсөд ингээд явангууд чинь өөртөө бол ачаа нэмэгдсэн байдаг. Аав ээж, овог энэ дурддагд таараа. Тийм учраас би аав ээжигээ ямраар илүүлэх үү гэдэг асуудал тулгарна. Дээрээс нь олон мянган цэрэг дайчд маань намайг харж хүнддэг, бахархдаг. Дээрээс нь одоо энэ эрхэм генерал гэдэг хүн ер нь ямар юм байдгийг гэж хүмүүс ядаж гаднаас нь хараад яриа хөрөөнөөс нь хараад мэдэх ёстой. Энийг нь бас нэг эвтэйхэн аваа явах юмсан гэж боддгийг. За тэгээд дээрээс нь мэдээж үр хөвгтүүд яах вүлээ. Тэрийг нь одоо хичээж явдгийг. За тэгээд хаана ажиллана, хаана байна, тэр хамт олон тэр хүмүүсийн дэргэд үлгэртэй өттэй байхыг хичээж явдаг юм. Энэ бүхэн бол нийлээд энэ эрхэм генерал гэдэг цолыг хинбэ гэдгийг харуулж байгаа юм л зүйл гэж би ингэж ойлгож явдгийг. Тэгэл хичээж ил явна. Цаашдаа ч одоо ингэ хичээх болно.